Хэрвээ чи өхлийн өвчтэй байж байгаа тоглоомонд орчих бол яах вэ? Тэгээд бүр хорон санаатан бол шүү дээ. Манай гол дүрийг Айрин гэдэг. Тэрээр сүү залуу болох ханхүүд олон түмний нүдэн дээр хаягдаж байгаагаар эхэлнэ. Айрин ч өөрөөгөө тоглоомонд байгаагаа ойлгон ханхүүд баярлалаа. Хайрлаж хүндэлдэг байсан шүүгээд энийгэд яваад өгнө. Харин Айрин тоглоомны төгсгөл дандаа үгээд байдаг за. Үхлийнх нь гол шалтгаан нь чөтгөрийн хаан. Ингээд манай хүн одоо чөтгөрийн хааныг сургах юм байх уу? За тэгээд чөтгөрийн хааны харш руу яваад эхнээсээ л бүтлгүүдэд хэрээнүүд нь үртэл элдвэр хилээд унлаа. Тэгээ хаалгыг нь онгойлгох гэсэн нэг хүн туслах уу гэснээ алхаа шахтیں۔ Тэгсэн энэ хүн чөтгөрийн хаан байдیں۔ Яасан царайлаг эмтэй энэ ч одоо. Тэгээ ямар хэрэгээр ирэв гэсэн сүртэй юм бишээ. Наттай гэрлээч гэж авдیں۔ Нөгөө сургана гэдээс нь одоо энэ юм бах та. Чөтгөрийн хаанч бүр гайхсандаа аянх нэргүүлээд манай хүн ухаан алчна. Харин Айрин гэр бүлийнхээ ганц охин байжээ. Эмэгтэй болохоор аав ээж нь ч тоохгүй. Ганц гэр бүлдээ хэрэг болох арга нь хатан болох байж. Харин энэ нь сүүлдээ буруугаар иргсэн юм байна. За тэгсэн чөтгөрийн хаан болон түүний хоёр туслах нь энийг яг хүн явуулсан гэжсэн манай хүн үгээгээ босоод ирлээ. Чөтгөрийн хаан чинь нөгөө ханхуу шиг юмний ах нь байсан юм байна. Багтан чөтгөр гэдг нь танигдаад энэ цайз руу цөлсөн гинэ. Ийм царайлаг хүн яаж бодохоор энийг гачин юмний ах нь байдаг вэ? Гэхдээ хүнээс зөрчөөд яаж чөтгөр агаад байгаа юм бол? За нэм юм да. Нөгөөх чинь луу болж намайг алхахаас өмнө гэрэлнэ л гэж юм. Чөтгөрч гарах дээрээ тулаад чи надад хайртай мөгөө амар ичсэн. Үгүй. Чигшиг. Хөөхий манай царайлаг чөтгөр тийм гэд дэлхийд анаас нь алт унчих гад идэм бах та. Чөтгөрч чи ханхуугаас сулаад удаач хөөж гисэн. Айрын шууд хутга тулгаснаа. Тэ уйлаа твдэх юм уу? Чадах юм а бүгдийг хийнэ гэж байна. Тэ өөрийгөө анзаарсан ховц сундар нь авах юм алга. Чөтгөр шидэрээ анзалж өгсөн манай унчин шид орсон увц ямар гоё юу гэд бөөн баяр. Энийг нарсан чөтгөрийн ажуудах цэцэгч дэлбэлж мэлбэлээ цаачаа ицсэндээ манай үнийг гэртнээ авчичнаа. Харин Айрын үдшилтэд оролцох хэрэгтэй боллоо. За тэгээ маргааш нь чахиж чөтгөрийг хайсан олддгүй. Манай онч харуул хэрээг нь гошгоруулж байгаа жигмнэг өгсөн саажуулдаг шингэнтэй байдیں۔ Тэгснээ хүнд итгэдэг гинэл байндаа жигшиг. Уул нь эсэргээр явах ёстой юм биш үү? Чөтгөрч ирж хэрээгээ авраад манай хүн чахаад хэрээнтэн жигмнэг өгөөд чөтгөр тэрийг нь шалгасан чинь дур өдөөгч хийсэн байдیں۔ Иш чаагаас та. Надтай хамт үдшилэг рүү явал гэж юм. Харин мангасын зулцаг хүний ертөнцөд өөрчээ. Тэгээд жолоогүй бүр Айрины хуучин сургуул. Айрын ч өөрийгөө батлна гээд авчирхаар явлаа. Тэгсэн өөмө гачин юмнууд хамханд оруулсан бөөнөрөө дээрлэгцэн явж гинэ. Айрын цогсоох гэсэн үгэнд нь ордгоо. Ашгүй ээж нэрээд аваад явлаа. Тэгсэн нөгөө ханхуу шиг юм нэрснэ. Чи мө миний сүү төсгөөг хорлох гэж албаар инглиэн энтергээд бурж өгж гинэ. Тэснэ бүр эндээс зайлмал мүлхөө тарьж шиг. Энэ мө одоо юу вэ? Манай чөтгөрч гарч ирээд мангасын зулцгийг аварсанд баярлалаа. Мангас хүний холбоог хамгаалахын тулд хийгээгүй эргэж үрлээ. Харш руугаа буцээгээд хар мөртөө зүүх гаргаж ирээл. Тэгээ тэр нь бүр нисдэг чах шиг. Нөгөө эдэнч бүр амаа ангааж уцарлоо. Хохин. Чөтгөрч гэрлэх гэсэн шалтгааныг нь асуусан манай хүн тоглоомонд орсон яасан ийсэнгээ бүгдийг нийлсэн худлаа ирээд гэснээ өндрөөс шийдчихтیں۔ Тэ барьж авснаа үдшилэгчийн оролцсон энэ төр. Яагаад байгаа юм бэ гэсэн өглөөлмөр хийсэн ч шиг. Заасан мэдэхгүй. Зэ маргааш нь чаав нь чиний бүх бизнесийг ханхуу булаацсан. Гэр бүл гаргасан хохирлоо төлөн тэр гээд эвгүй. Айрын хааны ордныг засахар боллоо. Нөгөө анхуугийн шудраг бусаар халсан ажилтныг ажилуулж хохирлыг нөхөхийн гинэ. Айрыны хамтрагчид ирлээ. Гиснээс энэ залуучин хүн байсан юм байна. Багаасаа хаанд үйлчилж ирсэн болохоор чөтгөр шиг болчих. Гэхдээ нэг чөтгөр шиг юм жалгал да. Харин харшийн юуг засах вэ гэхлээр хаан шидэрээ тогтоогод ийсэн болохоос бүх газар нь онгорхой зоргой байсан юм байна шүү дээ. Одоо харин гоо сайхны тос гаргахын гинэ. Баяа ахынаар гоо сайхандаа мөнгө харамлахгүй болохоор амжилттай олно л гэж байна. Тосооч гаргаад үйжсэн хааны цуслаг гараад ирдیں۔ Энэ одоо эмэгтэй хүний өрөөнд гинт орж ирээд аяя. Цуслагч хүний үдшилтэд очихдоо соёлтой баймаар байна. Хааныхаа нэрийг гутаамааргүй байна. Дэг жаыг зааж өгөөч л гэж байна. Айрын за тэгвэл чиний эхний хийх зүйл бол надад сүгд. Энтэр. Энэ юу нэг юм уу нэ? Хүн аратан хоёрч хамтдаа ажилласаар Айрын мангасуудыг хоолоор өргөтөж ажиллуулад байгаа юм за. Тэгсэн нөгөө нэг ханхуугийн ягаан юмд нь сүрдүүлгийн захиа ирээд манай үнийг сэрдээд байгаа юм байна. Цоромч хийх завгүй ажиллаж байхад гайтай юм би энэ ч одоо. Тэгсэн хаангинд чамаг уйлуулмаар л байна. Гэхдээ хаяа эрхлүүлсээр агаад амьдралгүй болгочмаар ахын энэ ёо ямар нэлоо юм бэ? Айрын ч тэгвэл үжирлэг дээр хамгийн сайхан залуу нь болоорой л гэж юм. Манай унч хааныхаа өгсөн даашин зэг өмсөөд аавтайгаа ч нийлэн гайгүй харилцаатай болсон харагдана. Октод энэ тэндгүү Айрыны гаргасан тосыг яриад. Тэгсэн нөгөө нэг ягааны их чинь хин нэгэн хулгайлцсан. Бас чөтгөрийн хааныг сэрдээ цэрэг явуулсан шиг юм болох юм аа. Харин нөгөө ягаан чинь бүр чөтгөрийн хаашид орцсон. Нөгөө гол дөрийнхөө тэнийг юм яриад. Та дотроо шархалсан битээ юм байгаач би таныг авраа энтер гоцдог шүү дээ. Нөгөө сүрдүүлгийн захиаг энэ өөрөө явуулаад байсан мэдээ.
Тэгсэн Айри угаасаа л ингэх байсан. Өөрийг нь ингэхээс өмнө өөрөө ийм юм хийж ойлгуулах гэсэн энэ төр тэнийг ярьж байна. Энэ агуур өдрөшлөг дээр манай өнийг яганыг хулгайлсан гэж шоронд хийн гэж байна. Тэгсний чи надад хайртай болохоор ингэсэн. Одоо хүртэл хайртайгаа хүлээн зөвшөөрвөл ял хөнгөлийн энтергээ сайхан бартсан нөхөр вэ. Манай аанч хурж ирж авраад буруу гүн нотлно. Айринч сүрдүүлгийн дахиа болон урдлаг хоёрыг нэг хүн бичснийг батлаад ханхууч фантастик. Манай хоёрч бүр хөөхөн бүжгэлж мүжиглээд энэний байж байгаа зэрэг гардаа. Надаас илүү ахыг минь сонглоо энэ төр. Өөрөө аячаад юу ч гээд байгаа. Дараа нь Айрин гол дүрийг хөөхөн байгаа зэнтэргээд хардаад л байгаа юм шиг байгаа за. Тэгсэн үгүй. Чийл хөөхөн жиг шиг. Ёо. Гол дүр мөрөөдлийг нь биелүүлнэ гэж утгагүй юм ярьж байсан ч Айрин түүнийг хүн араатан хоёрын ийм наримтлыг хөсөн мөрөөддгийг хин хүнээс ч илүү мэдэж байлаа. Харин салахс гэж үнсэж мүнсэд хүүгийн нэр арай л эрт уучраа болоод байгаа юм биш үү ч одоо. Тэр үед Айринд маш аимшигтай дүр зурагл харагдлаа. Харин хааны туслах далдуур мангсын намаа эрхэлж байжээ. Үүнийг нь ашиглаад нөгөө дүүлчин манай хааныг луу олгохыг хүлээж байгаа. Гэтэл туслахыг усан живээд хинч тоохгүй байхад нь хаан шидэрийн аварсны улмаас чөтгөр гидгэн баригдаад хөөгдсөн юм байна. Тэгээд өөр харш худалдаж авсан хүмүүс заллаад гэргүй олгох шахагт нь мангсын намаа хийгээч чулуу хааныгаа хамгаалахыг хүсэж Айринч мэдчихсэн учраас асуудлыг шийдэхэд нь туслахаар боллоо. Нөгөө ягаан ч ариун сэлэмтэй. Харин ариун сэлэм бол чөтгөрийг дийлэх хүчтэй зэвсэг. Хаан төхөрсөндөө луу болоод хувирчхал юм бол ариун сэлмээр дорхноо ялчихна. Одоо хүн төрхөндөө байгаа болохоор л үйлчлэхгүй байгаа юм байна. Нөгөө дүүлчин ч хаанд хов дулахаар иржээ. Манай Айрин ч орж ир самраад ягааныг үйлүүлчихнэ. Хохин. Туслахч ирж өөрт нь итгэхийг гуйгаад ажилдаа орлоо. Яг үнэндээ мангасууч гэсэн хааныхаа төлөө зөвшөөрсний үндсэн дээр зарагддаг байж. Намачид жирж бичиг баримтаа үг гэсэн өвгүйгээ гүрийгээд байна. Тэгэд авсан чи бүр дайрч энэ төр. Манай он ч юу ч болоог юм шиг задчтیں۔ Нөгөө дуулыг чүрхэнд оруулаад торондоо нэгээд ээжсэн. Нөгөө гайчин гараад ирлээ. Тэгснээ манай энийг цохиж унааснаа Айрин нэг аваад явчтیں۔ Энэ мө бүр чамайг ийм байхад чин хараад ах яах болж их шиг гайтай байсан. За ингээд байж байтал ашгүй хаан гарч ирээд Айриныг хараад луу олоод төвөрчин. Хаач нааша бити арга гэсээр л. Харин энийг ашиглаад ягаанчинч дайрах гэсэн Айрин гурдуур нь орчдیں۔ Да. Ацолж хүнд нөлөөлөхгүй. Гэхдээ өвдөлт нь мэдрэгдэнэ. Айрин ч гэсэн ариун эмэгтэй цустай болохоор гүрээсээр агаад сэлмиг өөртөө шингэлээ. Хаан дээр ч очин тэврэн уйлсан. Кинол болсон хойно өлмөс мөлмснийх нь хүчээр хэмэндээ орж морол. Тэгсэн нүцгэн биш. Яна бити араарай за. Гэснээ харуулаад байхгүй юу? Харин Айрин чангууг эргийг бусад мэдэгдэлгүй. Оронд нь Клаудийг титэм тунтайж болгох санал тавьсан байлаа. Нэрээ хаан гэж дуудаад байсан болохоос нэр нь Клауд шүү за. Харин Клауд хаан болох сонирхол байхгүй гэсэн аав нь ийм нандаа өхнөө хаан болох хүндэл үгнгээд халан гаднаа хайрын дотроо л юм шиг байгаа. Клауд ч Айриныг авахын тулд хунтайж болж Айрин ч албан ёсоор түүний сүү төсгөө оллоо. Харин одоо Миша гэх актем том эрэг болох ёстой. Үүнийг нь шийдэх гээд хаан тэр сургуулийн төлөөлөгч болохоор боллоо. Айрин ч хамт явъя гэсэн аюултайгээд үлдээчнэ. Энэ нэрэгт ат сэтгэрийн үнэртэн ашиглана. Харин энийг хүн хэрэглэвэл мансуурч төрөн ууртай болгоч чөтгөрт хэрэглэх юм бол аимшигтай догшруулдаг эдэм гинэ. Манай он ч юуг зүгээр суух уу эрэгтэй дур туураад сургуульд ороодохноо. Энэ сургууль хүйсийн ялгарлаараа алдартай. Айрин ирсэн цагаас л бусдад тусал шүүгэн дэгдэн. Нэг илдэг залууч сургуулаа танилцуулан сурагчдын зөвлөлд авчирлаа. За энийг хүүхэмсэг харагдаад байгаа болохоор нь шилэг. Энийг дуугуу гэд нэрлэжээ. Харин тэр бол сурагчдын зөвлөлийн дарга. Тэр хагас чөтгөр. Төрхөөсөө хагас чөтгөр байсан тэрээр гадуур хогтон өөрийгөө нууж сүүл рүүгээ чөтгөрийн аныг өөхөт нь залгамжлагч нь болно гэ тоглоомд нилээ их юм хийсэн нөхөр юм байна. Харин нэг өхөн цэнхэр ус дохноор ээлдэг тайрын захид дамжуулнаа. Энэ цэнхэр устол нөгөө ягааны ч улаанаа фэн бүр захтас солилцд юм байна. Гэснээс дататай болго маш амархан арга зааж өгье. Mobicom-ийн шагналтай код гээд дататай супер шагналтай урамшуулал зарласан байна. Яаж орлох вэ гэвэл Mobicom application-ийн шагналтай код хэсэг дээр дарж, урилгын код хэсэгт хүссэн кодоо зохиож найз руугаа илгээнэ. Найстан таны урилгын кодыг ашиглан багцаа дараа төлбөрт юм уу, хосолсон төлбөрт багц руу ахиулвал та 5 ГБ, найз чинь 15 ГБ дататай болно. 14-ээс 29 насныхан байвал залуус зориулсан B+ багц руу багцаа ахиулаарай. Урьсан найзынхаа тоогоор Michelle Amazonka, Premier Taylor, Rocket Paying Special Gift-ийг бэлгийн төлөө өрсөлдөж, хамгийн олон найзаа урьсан хүн Michelle Amazonka брэндээс 2 сая төгрөгөөр хүссэн бүтээгдэхүүн авах эрхийн эзэн болно. Бас миний ишүү кодыг ашиглан багцаа ахиулаад 15 ГБ дата тавьж болно шүү за. За бичлэг рүүгээ орцгоё. Айринд айхтар нэлээ хөхтэй уртаа хайрын захиа явуулаад
Айриныг харин сургуульд гарсан цус сурагчийн эргийг шийдвэрлвэл сурагчдын зөвлөлд авахар болно. Өөд гисэглээ чөтгөрийн анаас зөвшөөрөл авахар боллоо шүү. Манай онч нугасны уцтай очоод тэнэгтэж нэг юм зөвшөөрүүллээ. Тэгсэн Айрины би сайн амжилт гэсэн богино хариуг нь уншаад зогсолтгүй бороо оруулаад уннаа. Энийг нь харсан Айрин ч өөр захиа бичин байж ашгүй нэг юм тэнгэр зэлмүүллээ. Тэгсэн нөгөө туслуулдаг охиныг багш нь чамайг хэрэг толботыг дийлгэн. Миний үснийхээ энтергээд яг балархын даваан дээр манай давартал аз сэтгэрийн үнэр үнэртэй дэдийн. Үнэрийг дагаад очтол зөвлөлийн дарга чөтгөр төрхөндөө орсон байлаа. Дараа нэг болох бол тэр энергитэй ямар холбоотой юм болоо? Парт 2-оос үзээрэй. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай гэхгүй.